Мал амьтны гоц халдварт шүлхийн өвчин гарч хорио цээр тогтоосон үед малчид иргэдийн мэдвэл зохиох зүйлс. Богино хугацаанд их хэмжээний газар нутгийг амарч олон тооны мал амьтан нөхцөлдөг гарц хохирол ихтэй халдварт өвчнийг тархахаас сэргийлэх, уг өвчний гаралтыг таслан зогсоож голомтыг устгах чиглэсэн иж бүрэн арга хэмжээг хорио цээр гэнэ. Хорио цээр тогтоох нь ямар ач холбогдолтой вэ? Өвчний голомтыг богино хугацаанд устгах, халдвар цааш дамжин тархаж их газар нутгийг хамран олон мал өвчлөгөө сэргийлэх. Мал амьтны шүлхийн өвчин онцлогдож хорио цээрийн дэглэм тогтоосон үед малчин та юуг анхаарах вэ? Мал амьтныг байнгын хариулгатай байлгах, бусад айлын мал амьтантай нийлүүлэхгүй байх. Хорио цээр тогтоосон үед дараах зүйлсийг хориглоно. Хорио цээрийн бүсээс гадагш хүн, мал, амьтан, автомашины шилжилт хөдөлгөөн хийх. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх. Халдварт өвчнөөр өвчлсөн мал амьтан байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашиглах. Мал амьтны гаралтай түүхийг дээгтхэн малын тижэл бэлтгэх, тээвэрлэх, худалдах. Дээрх зүйлсийг зөрчсөн тохиолдолд малчин та хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Иймээс малчин та малын эмчийн заавар зөвлөмжийг дагна уу?